зүйл асуугаад хэ. За энэ олон жил яригдсан шийдэггүй асуудал ингээд нэг шийдэх талд орж ирж байгаад яамныханд баяр хүргэе. Хоёр асуулт. Нэгдүгээрт Оросын тал буюу хуучнаар зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсын нэр дээр байсан өмч өнөөдрийн Оросын холбооны улсад шилжих гэж байна. За энэтэй холбоотойгоор бусад өмнө зөвлөлт бод улсын бүрэлдэхүүнд байсан бусад улсууд энэ ямар байр суурьтай байдаг. Энэ нь тэдний дотоодын тийм зохицуулсан зүйлүүд байна уу? Жишээл одоо Беларусь улс гэнэ үү, Украин гэнэ үү, Казахстан гэнэ үү, хуучин зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улсуудтай холбоотойгоор эд чинь ихэнх нь Монгол улсууд бас элчин сайд, дипломат төлөөлөгч чин газраа нээж ажиллуулж байгаа. Энэ улсуудтай ямар нэгэн давхар маргаан үүсэх үү? Энийн зохицуулсан зүйлүүд эдгээр улсуудын хооронд байдгүй. Нэг. За хоёрдугаард энэ газар ашиглах шилжүүлэх асуудыг олон жилээр сунгаж байна. Энэтэй холбоотойгоор Оросын холбооны улс манай улсын одоо иргэдийн одоо оршин сууж байгаа. Ялангуяа манай Баянзүрх дүүрэгт байдаг. Баянзүрхийн 4-5 дугаар хорооны тэр орон сууцуудыг Монгол улсад шилжүүлж өгч байгаа юу? Гичнээн байр хөрөнгийг шилжүүлэхээр шийдвэрлсэн бэ гэдэг ийм зүйлийг асууж байна. Гурав дахь мартсан байна. Яг энэ гэрээтэй холбоотойгоор бүгд найрамд Монгол ард улсын үед хуучнаар энэ Москва хот болон бусад газар Монгол улсын эзэмшижсэн өмч хөрөнгийн байдал ямар шуухан байна. Энэ бас энэ гэрээний нэг бүрэлдэхүүн хэсэг болоод энэ гэрээнд бас 60 жилээр сунгаад цаашдаа 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах юм эрхтэйгээр шилжүүлж байгаа ийм тохироонууд бас хийгдсэн үү? Монгол улсын өмч. За ажлын хэсгээс гадаад засгийн газрын хэрэглэх газрын ахлах референт руу буян дэлгэр 3 дугаар микрофон дээрээс хариулт өгье. За 3 дугаар микрофоныг өгье. За гадаад харилцааны дэд сайд Батцэг. Эхний энх хоёр гишүүний асуусан асуултын хоёр асуултыг гадаад харилцааны яам хариулъя. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэглэх газрын хилийн шантах өмчийн удирдлагын газар хариуцсан ажилтдаг. Тэгээд бусад улс орнуудад энэ өмч хөрөнгөтэйгөө ямар байдлаар ажиллаж байгаа талаар манай олон улсын гэрээ эрх зүйн газрын дэд захирал Ган уяг хариулнаа. За энх хоёр гишүүний асуултанд хариулъя. Эхний асуулт ингээд зөвлөлт холбоот улсын нэр дээр байсан өмч хөрөнгийг Оросын холбооны улсын нэр дээр шилжүүлэхэд одоо бусад хуучин бүрэлдэхүүнээс улсуудаас гомдол гарах уу гэж. За зөвлөлт холбоот улс ингээд задрахад энэ зөвлөлт холбоот улсын бүх эрх үүргийг өөрийн хувьд залгамжлана гэсэн одоо мэдээллийг Оросын холбооны улс бол анх гаргасан 90 онд. За энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо гадаад өөр болон бусад өглөг авлагтай холбоотой бүх асуудлыг Оросын холбооны улс цаашаад одоо ингээд хариуцаж явна гэдэг. За энэ зарчмын дагуу мэдээлэл хүргүүлсний үндсэн дээр ямар нэгэн одоо гомдол болон бусад юмдаа бүгд найрамд тусаар улсуудаас бол тавиагүй. Ганцхан одоо ингээд бүх асуудлууд бол Оросын холбооны улс бол хариуцаж явж байгаа. Хоёрдугаар байрны хувьд хоёрдугаар асуудлын хувьд болохоор хэдэн байр гэсэн байгаа. Тэгэхээр нийт 71 оны протокол дээр болохоор 14 байр байгаа. Үүнээс нь болохоор 7-ыг нь Монголын талд ингээд үн төлбөрөөгөө шилжүүлнэ. 5 нь Улаанбаатарт, 2 нь Дарханд. Үлдсэн 7 нь ингээд Оросын хөрөнгөөр ингээд хэвээр үлднэ. Энэ нь болохоор 554 айл өрх тэр 8 байранд байгаа. 7 байранд 71 оныхаа 79 оны хэлцээрт харьяалагдж байгаа Баянгол дүүрэгт байгаа 1 байр. Ингээд нийлээд 554 айл өрх орон сууцны асуудлыг бид нэр ингээд шийдвэрлэхээр ингээд явж байгаа. Бүгд найрамдах Монгол ард улсын үед Оросын холбооны улсын нутаг дэвсгэртээр эзэмшиж ашиглаж байсан хөрөнгийнх нь хувьд болохоор эдгээр бүгдээрээ дипломат статустай объектүүдээ дипломат статустай объектүүдийг өөр тусгай ажлын хэсэг гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын ахалсан ажлын хэсэг байгаа. Энэ нь болохоор Оросын холбооны улсын Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа дипломат статустай объект. Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт байгаа манай Монголын дипломат статустай объектүүдийг харилцсан тохирж харилцан адил байх зарчмаар тохирох чиглэлээр ингээд ажиллаж байгаа. Энэ дээр болохоор бас нэлээд хэдэн төвөгтэй асуудлууд байгаа. Монголд байгаа дипломат төлөвчийн газруудаас зөвхөн 2-3 улсын л юмнууд нь зохицуулдаг байгаа. Тэр дотор Оросын холбооны улс ер нь юутай холбоотой гэхээр
Москвад байгаа манай Алчин сайдын яамны 2 дугаар байр туризмд орсноос хойш бол одоо ингээд асуудалд орсон. 1-р байр болохоор газар үйл хөдлөлгөөрийн гэрчлэгээгүй тэр чинь 30-40 оноод авсан байр учраас бас тэгээ 105 айлын орон сууц басан газрын жоох маргаантай гэдэг. Тэгэхээр тэр Оросын улбаноос эрхүүд байгаа эрхэм консулын байр болохоор манайх түрээсэлдэг. Маш олон жил урт удаан хугацаанд түрээссэн учраас бид нар Оросын талд ингээд үлдэгдэл үнээр нь Монголын одоо хөрөнгө болгож өгөөч гэсэн хүсэл тавьчаад тэгээд энэ дипломат статустай объект нь одоо энэ ажлын хэсгийн биш өөр ажлын хэсгийн шугамаар явж байгаа. Гэхдээ манайхан өөрийнхөө Оросын улбан улсад байгаа объектуудаа шийдвэрлэхийн төлөө энд байгаа Оросын улбан улсын элчин сайдын яамны газрын зөвшөөрөл мэт асуудал нь уялдаа холбоотой ингэж ярьж хилцэж явж байгаа. За энэ хоёр гишүүнд 1 минут тодруулъя. За нэгдүгээрт 540 айлын орон сууц Монголын талд шилжихээр болж байна гэж мэдээлэл өглөө. Яг энэ нь Баянзүрх дүүргийн аль байрууд орж байна. Энэ байр шилжснээр тэнд одоо амьдарч байгаа Монгол улсын иргэдэд энэ байр ховшлогдох уу? Үн төлбөргүй шилжих үү? Зарагдах уу? Тэр зохицуулт нь юу вэ? Энэ дээр төрийн өмчийн хорооны гарсан бодлого шийдвэрүүд юу вэ? 1. Хоёрдугаарт энд чагсаалтан дотор Орос улбан улсын элчин сайдын яамны одоо цуслан хүүхдийн наримдал одоо өнөөдрийн бас нэг засгийн газар мэдээлэл байгаа газар нэлээд олон газар эзэмшиж байдгийг тэгээд тэр асуудал бас энд яагаад орсонгүй? Энэ асуудал бас яах вэ? Бас туслагдах уу? Эсвэл энэ гэрээнд ороод сунгагдаад 100 жилээрээ явах уу? За харуул 2 дугаар микрофон дээр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга үүрэг гүйцэтгэгч Ганбат. За энэ хоёр даргын асуулт гишүүний асуултанд хариулъя. За нийтдээ сая мэдээлэл өгсөн тэр байруудыг байгаа. За эндээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд за орон сууцны 1, 7, 11, 12, 13 гэсэн ийм 5 байр байна. 5 байр. Тэгэхээр энэ 5 байранд сууж байгаа одоо микрот байдаг, микрийн цааталт байдаг ийм 5 байр байгаа. За энэний асуудал бол энэ хэлцээрийн үнэ шийдэгдэнэ. За засгийн газар хоорондын 71-79 оны хэлцээр одоо улсын хурлаар ороос ярхан батлагтаад ингээд одоо эрхгүй байгууллагуудын буюу одоо хууль тогтоох байгууллагын шийдвэр гарсны дараа эдгээр байруудыг шилжүүлэх за улсын бүртгэл дээр одоо бүтгэж авах. За тэгээд цаашаа иргэдэд нь хөвчлөх барих асуудал бол холбогдох дүрм журмынхаа дагуу. За баярлалаа. За Батулд гишүүн асуултаа асууя.